Шүү манайх өдрийн мэд шүү. За ямар ч хоёр толгоо явах хэлсэн ярьсан цагтаа бол иргэн гант төмөр одоо ингээд 4-5 иргэд маань ирдсэн байж байна. За олонний танил нөгөө отгон сэтгүүлж баасан ихчээ нөгөө уянг та нар яасан бэ? 7 сарын 20-нд бүгдээрээ явцгаая. Одоо нэрэтэнтэгийн энэ оюу толгоон энэ гэрээ буюу энэ нэрэтэнтэй буюу энэ ловчтын гэрээг одоо цуцлахын төлөө явмаар байгаа байхгүй бидэнд тэрнээс өөр ямарваа нэгэн шаардах хуцсны хариу хүлээх янз бүрийн тийм шалтгаан шаардлага ямар ч шаардлага байхгүй байхгүй юу ерөн зүгээр маш олон хүмүүс явнаа барина гэж бичсгээс одоо хүрээдрээ талбай дээр хөдөлцгөө бүгдээрээ хөдөлцгөө бидний баялаг өдөр шинэгүй ингээд урсж яхад ингээд бид нар ингээд байж болохгүй шүү дээ одоо тийм биз дээ үнэн биз дээ манайхаа ерөөсөө ийшээ явах чинь нэг акт нэг сүржигнээ даржигнаад акт зоригжуулаад ингээд байх юм ерөөсөө байхгүй ямарваа нэгэн хууль бус юм хийх гээгүй тий тэр хоёулаа яв зам ааж маач худлаа акц магсаж худлаа тийм поп юм бол байхгүй тэгвэл Монгол улсын үндсэн хуульд заасан үг үзэл бодоод чөлөөтэй хэлж бид өөрснөө байгалийн баялгаа хамгаалах хэрэгтэй Монгол улсын байгалийн баялаг газрын доор хэвлэлийн Монголын ард түмний өмчтэй угаасаа тийм биз дээ манайха. За манайха шеэр хийгээд өгөөрэй. Ингээд талбай дээр ирсэн өнөөдөр ямар ч сан явдгаараа явна. Тэгээ дуурж яваа та ингээд битгий ингээд иргэдийг ингээд та хэлсэн амандаа л байл та. Явъя барь гэсэн 8 сарын 20-нд явъя гэдгийг та 7 сарын 20 бодгосон. 8 сард хадлан мадлан тарай мараа сургууль соёд бүх ажил төрөл эхэлж чинь амжихгүй завхгүй одоо ирэх явцгаа гэсэн. Одоо явъя талбай дээр ирсэн байна. Нөгөө мундаг оюутлогоо ярьдаг их орончтой та нар хүрээд ирцгээ. Бүгдээрээ явъя заа юу. Орхон аймгаас үрдээ иргэн ирсэн байж тээ. Хаа байсан Орхон аймгаас богоон цогоо зориод ирж ич хөдөө оронтгоос хүмүүс. Тэгээ та нар яагаад ингэ худлаа хэлдэг юм бэ та нар ой. За явах иргэд талбай дээр өдрөө явцгаа өөр өөрсдөө унаад иргэндээ бензин шатгуун тосоо хийцгээгээд бид нар бүгдээрээ явцгаая заа юу. Бид нар ингэ чимээгүй дуугүй суугаад байгаа энэ цаг хугацаа болгон тийм үү. 1 секундэд 600-аас 800 литр усаа алдаж байна. Байгаль ээжээ бодоо бодож байна. Хоёрдугаар өдөрт 80 тонны нэг машин 80 тонны баяжмал буюу өдөрт сая 600 тонн баяжмал өдөр болгон импортлогдож штэ. Тэгээд миний их орон өдөр болгон өр үлдэрж байгаа. 10-аас 15 тэрбум төгрөгийн өр үлдэрж байгаа. Бидний чинь тэр баяжмал за манайхан шеэр хийгээд өгөөрэй. Зүгээр бүгдээрээ явцгаая. Хандив бол 667 мянган төгрөг цугласан байгаа. Тий, хандив бол 667 мянган цугласан. Тий. Одоо уулын хангалттай хандив цугласан бол асар сайн сүүлийн үеийн дизайнераар бүр маш том хаяг лоозонго хийгээд аваад явъя гэсэн бодож бидэнд одоо боломж болцоо олдсонгүй. Бага мөнгөндөө хит хитэн өөрснөө барай зогсохоор хэмжээний англи болон орос болон хятад хэл дээр хөрвүүлээд ямар ч гэсэн хаяг дооцонгоо аваад оюутлогоор өнөөдөр хөдлөн. Аливаа юм худлаарч хулгаач гэсэн үг байхгүй юу? Ялгаа байхгүй. Ард түмэн мөөдөд тоглоом биш байхгүй юу? Ард түмэн. Дуртай үедээ гарч ирээл тийм попорцоогоод янз янзын эндэр зоогоод янз янзын хандив гууцгаагаад байгаа мөртлөө яг цагаа тулаад явах болохоор ингэж бүгдээрээ байхгүй. Би нэр шинжилгээний эко дагмахыг бүгдийг өрөөсөстэй. Тууштай байлаа та нар тэмцэл тууштай бай. Тууштай байхгүй бол хоёрын хооронд ингэж нэг гарч ирээд нэг ард ирээд эсвэл санаагаар тоглож байгаа юм шиг орж ирээд нэг их орончлог үсгээд явъя барь тэмцээ барь одоо алдсан ингээд тгийгээд идэг яг цагаа тулгаад та нар бүгдээрээ байхгүй. Орхон аймгаас үрдээ одоо нэг ах ирсэн байж л одоо баг 55-6 гэмээр ах ирсэн байна. Иргэд цуглжээд нэг залуу ирсэн байна. Бүр настай бүр талгаарсан 80 хүрж байгаа одоо явна гэдээ ингээд сууж идэг. Өнөөдөр ийм л байж тээ. Тэгэхээр залуусаа яагаас ирэхгүй байгаа. Хамгийн гол нь оюутлогын талаар дуурдаг энэ улсууд та нар хэлсэн амандаа байл та. Эцсийн хоолндоо сав бололтоо. Жохмол тэмцээ, жохмол 7 сарын 20-нд явцгаая. Хоног өдрийн хойшлуудын, наашнуудын барийг гэж яриад ирсэн. Одоо ингээд хажуудаа та нар ингээд зүгтагаад хадаг болдог байхгүй юу? Ийм муухай. За ингээ манайхан шеэрлээд өгөөрэй. Миний хувьд хамаа байхгүй. Угаасаа ярьсан хэлсэн цаг хугацаанд цаг үргэлж готов байсан дараа сайсаж готов байна. Өнөөдөр бид 4-5 удаа явсанд бид амжилт гаргана.
Учир нь юу гэвэл бид нар зөв зүйлийнхээ тэмцэж байгаа байхгүй юу? Бид нар учир нь. Учир нь бид нар хаяг дооцонгоо бариад хоёрын хооронд нэг зүгээр нэг очоод нэг акциг маягтай очоод нэг замын хаасан маягтай хэдэн цагдаагийн албаагч хөөсөн маягтай ингээд ирдэг энийг баатрын дүрээр ярьцгаагаад байгаа. Тим юм бол байхгүй. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэд үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эвлэлтэн нэгдэх хэрэгтэй. Бага боломж болцоогоо ашиглаа бид нар явна. Угаасаа явна. Эсвэл бидний баялаг өдөр шинэгүй ингээд урсж яхад нэрэ Монгол улсад дэлхийд номер 1 алтны зэсний ордоо мөртлөө бид нар ингээд ядуугийн хоосон байж штэ өнөөдөр. Хүн болгон өртөө, хүн болгон өрийн Трамптай. За яалчгүй нөгөө даваас өрөндөө бол яалчгүй өөрг надад бичлэг зургийг явуулсан. Хордлого авсан, биеэр нь дүр юм гарсан, хордлого авсан байлээ. Тэр хүн бол явж чадахгүй тодорхой. Тэгээ уяг гişүүн одоо баасан авгаа энэ отгонсгож гуравт маш их ард иргэдийн тархийг угааж байгаа ш надад чинь тийм үү? Одоо оюутгын хөдөлгөөнгөө данс тавиад, хандив тавиад байгаа. Одоо тэгээд хамтдаа л явъя гэж байгаа. Юу тутаад байгаа хамгийн гол нь? Зүгээр бүгдээрээ хамтдаа гараад явъя гэж байгаа шүү дээ. Өөр яах вэ? За манайхаа 3 шийдэл өчгөө. Тэгээд одоо 7 дугаар сарын 20-нд явна гэдээсэн олонний танилуд нөгөө мундаг тэмцэгч нар маань би тэднийг муулах гээгүй байхгүй юу? Зүгээр яг аливаа юм хэлсэн ярьсан цаг хугацаанд л бай. Бүх юм цаг хугацаатай шүү дээ. Тэрнээс ингээд худал яриад тгий инги гэж яриад маргаас нь шал өөр тийш нь хувраад өөр юм яриад яваад бол энэ тэмцэл чинь угаасаа утгаа алднаа гэдгийг би хэлээд шүү дээ. Зүгээр л гоё тууштай байцгаа юу л бүгдээрээ. Би бол ерөнхийдөө 3-4 хоног очиж сууя гэж бодож байгаа. Таймнаар дооцонгоо бариа тийм ээ. Олон улсын хил дээр, хамгийн гол нь 3 улсын хил дээр Англи, Оросын холбооноос хятад гэсэн хил дээр хөрвүүлээд дэлхийн нийтэд оюутлах шившиг болгоё гэдэг байгаа байхгүй юу? Өнөөдөр энэ төрийн өндөр албан тушаалтангууд болон энэ засгийн газрын газар шийдвэрт ард түмэнд бүрэн 100% таалагдахгүй байгаа шүү дээ үнэхээр. Тэмцэх шууд одоо үеийн гэн гэдэг нь байж байгаа шүү дээ. Тэгээд энэ хөмсгөлийн бистал гэдэг тоглолт гэдэг тийшээ ингээд явцгаагаад ингээд худлаа яриад ивэл ерөөсөө та нарт хүн идэх хүн олдохгүй шүү дээ. Бас мөнгө. Мөнгө тэр гурван шиг зогож юм биш. Оо араа. Тийм бай май зүүн гэр. Ямар ч баяртай эзэн болж чадахгүй ш бид нар чинь тийм биз дээ. Ямар ч баяртай эзэн болж чадахгүй. Баялагын харийн шат толгойтонгод идэж уугаад Монгол улс өдөрт 10-аас 15 тэрбум төгрөгийн өр төлөө суугаад байдаг. Ийм маанаг улс гэж. Үнэхээр нэрэ харамсалтай шүү нэрэ. Ярьсан хэлсэн цаг хугацаанд байгаад бүгдээрээ цуг нэг тэмцлийн төлөө бид нар явж байгаа шүү дээ. Өөртөө баялагын төлөө бид нар явж байгаа. За ямар ч талбай дээр хэлсэн ярьсан цагтаа хэлсэн ярьсан готов үедээ ирсэн байна. Одоо ингээ ойлгоо явах нөө тэмцдэг мундаг залуучууд ирээд хүрээд ирээч. Одоо явъя.
Одоо бид хангалттай баярлаж хангалттай наадамдж дууслаа шүү дээ. Одоо болно шүү дээ. Одоо баяртай анхаарлаа хандуулцгаая бүгдээрээ. За ингээ манайхан ширийгээд өгөөрэй. Ямар ядаргаатай. Ставай. Зарим нэг нь хорлож байгаа юм шиг бүр лайв ихээр бүр хэрэгээр орж залгаад байгаа ингээд. За ингээ манайхан ширийгээд өгөөрэй. Цаашаа ширийгээд өгөөрэй. За яа манайхаа.